Эрчүүдэд ямар бүсгүй таалагддгийг ордоор нь мэдэж аваарай. Та өрний зурхайд хэр итгэдэг вэ? Дурласан залуугийнхаа зурхаан ордыг сонирдог уу? Тэгвэл танд дараах мэдээлэл таалагдана гэдэгт найдаж байна. 12 ордыг мах удаар нь ангилж онцлог шинж чанарыг нь харуулаа зогсохгүй. Эрчүүд хайртай хүн нь ямар байгаасаа гэж хүсдэг талаарх мэдээллийг хүргэж байна. Нэгдүгürt шороо махад өхөр охин матрын орд бодит зүйлийг хүсдэг. Өхөр охин матрын ордонд төрсэн залуус игэл даруухан хүмүүс байдаг. Тэд эргэн тойрныхоо бүх хүнийг аливаа чин сэтгэлээсээ ханддаг, элдв худлаа зангүй, өөрсөд чигээ энгийн байгаасай гэж боддог. Мөн эдгээр залуус нэг шөнийн буюу төр зургийн харилцаа үүсгэх дургүй. Харин эсвэргээрээ тэд удаан хугацааны хамтрагч хайдаг. Хоёрдугаарт охины ордны залууст хөгжилтэй охидод татагддаг. Охины ордныхан маш төгс хүнтэй цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Энэ ордны залуус царайлаг, ихэвчлэн тамирчид байдаг тул хайртай эмэгтэйгээ ч мөн тийм байхыг шаарддаг аж. Охины ордны залуусын хувьд эрүүл чирэг, спортоор хичээлдэг эмэгтэй төгс гэдэг тодтголд ордог. Гэхдээ хөөрхөн төрх, чирэг биеэс гадна сайн сонсогч, харилцагч түүнд хэрэгтэй. Өөрийн хүнд ч хэлээгүй нууцаа дэлгэхэд сонсох тийм л нэгэн эмэгтэйг тэд хүлээдэг. Мэдээж бага зэрэг хошин байх нь зайлшгүй юм. Тэд өөрийн ирэхгүй ухаалаг, хөгжилтэй эмэгтэйд татагддаг гин. 3. Матрын ордны залуус шаардлага өндөртэй. Матрын ордны залуусын хувьд итгэл даах эмэгтэй хүн хамгийн чухал. Түүн лөө зогсоо зайгүй залгаж байнга хамт байхыг шаарддаг бүсгүй түүнд ядаргаатай санагддаг. Энэ ордны залуус өөртөө итгэлтэй, залуу нь яваад өгнө гэж санаа зовдөггүй тийм л эмэгтэйг хүсдэг. Бусад залуусыг бодвол матрын ордныхан өөртөө итгэлтэй, бие даасан эмэгтэйгээс айдаггүй. Эмэгтэй нь өөрийгөө арчилж чаддаг бол бүр илүү дуртай байна. Иймээс энэ залуу бүсгүйчүүдийн хумс, үс, нүүр будгийг нүднийхээ булангаар өнгөрөөж үл тоомсорлохгүй. Хэрвээ таны хайртай хүн матрын ордных бол хаяа нэг үсээ гойж янзалж түүнийг анзаарах үгийг ажаарай. Гэхдээ матрын ордны залуутай үерхэх хэцүү. Учир нь тэд их дотогшоо хүмүүс. Нэгэнт сэтгэлээ нээсэн эмэгтэйгээ бол хамт байхын тулд бүхнээ зориулж чаддаг. Матрын ордны залуус өөрийг нь үргэлж дэмжиж байдаг нэгнийг хүсдэг. Үхрийн ордныхан маш эмэгтэйлэг бүсгүйд дуртай. Үхрийн ордныхан их хуучинсаг, иймээс чанхуугээ хүлээж байдаг эмзэг, туйхан гүнж мэт охидыг сэтгэлдээ тээдэг юм. Учир нь тэр гүнжийн ханхүү болохыг хүсдэг. Маш эмэгтэйлэг бүсгүйн хажуугаар үхрийн ордны залуу зүгээр өнгөрч чадахгүй. Бусад ордныхыг бодвол тэд хайртай хүмүүстэй баатар мэт харагдаж бусдыг хамгаалахыг хүсдэг. Хийн махбод ихэр жинлүүр хумхын орд зөөлөн хүмүүс. Ихэр жинлүүр хумхын ордонд төрсэн эрчүүд царайлаг дүр төрх саруул ухаанаа уралдуулах дуртай. Гэхдээ өөрийн царай дүрхэнд эрддэг учраас бага зэрэг сэхүүн зан тэдэнд бий. Тэд хүмүүст бэлэг өгч баярлуулах дуртай. Хумхын ордны залуус эрх чөлөөтэй байх дуртай. Хумхын ордны залуус харьцангуй биеэ даасан байдаг. Иймээс хайртай хүнээ ч мөн адил өөр шиг нь биеэ даасан нэгэн байхыг хүсдэг. Мөн эрх чөлөөтэй амьдралд дуртай юм. Энэ ордны залуус өөрийн зорилготой хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Хэрвээ эмэгтэй нь өөрийнхөө зорилгыг түүнийхээс дээгүүр тавьбал шууд л салж чадах нэгэн. Хумхын залуус биеэ даасан байдалтай хэд тасан байдаг учраас хүнтэй гэрлэх гэж яардаггүй. Иймээс гойн хിവэр удахаас айж эмзэглэдэггүй. Хэрвээ үерхэд удаагүй байхад тэдэнд бүсгүйчүүд хамтын ирээдүй, гэрлэл, хүүхдийн тухай яриад эхэлбэл тэд шууд л зүхнэ. Тэдний хувьд хувийн эрх чөлөө, санхүүгийн доктортой байдал, зорилгодоо хүрэх нь хамгийн чухал зүйл аж. Тэгэхээр тэд биеэ засаагүй байж гэрээ засахгүй нь тодорхой. Хэрвээ тэд хэн нэгэнтэй очрвол хаяа нэг хамт байхыг хүсдэг юм. Жинлүүрийн ордныхан чухал харилцаа үүсгэх нэгнийг хайдаг. Жинлүүрийн ордны залуус бусдаа хил амаа сайн олж чаддаг нийтч нэгэн. Тэд сэтгэл татан болохоор ухаалаг, бүтээлч нэгнийг хүсдэг. Амьдралынхаа ханийг зөв сонгохын тулд жинлүүрийн ордны залуус хайртай хүнээ удаан шинждэг.
Тэдний хувьд хамт үтлэх хүн нь зөвхөн түүнд л заяасан байхыг хүсдэг гин. Эхрийн ордных нь наргих дуртай. Эхрийн ордонд төрсэн залуус дасан зохицох чадвартай болохоор бусдтай сайн зохицдог. Тэд наргиж сэнгэх дуртай тул олон бус хүүчүүдтэй танилцалж чаддаг. Эмэгтэй нь өөр шиг нь олон найзтай хүмүүстэй хэл амаа сайн олдог байхад тэр дуртай. Мэдээж бас эмэгтэй хүний гадаад үзэмж тэдэнд чухал. Загварлаг хэрэгтэй үедээ дачаангой хувцаслаж чаддаг эмэгтэй түүнд үнэхээр их таалагддаг гин. Эхрийн ордны залуус олны дунд дуутай шуутай наргиж цэнгдэг хэрнээ бас эгэл даруй болж хуурдаг нэгнийг биширдэг юм. Эхрийн ордны зан төлөвч мөн дөө. Усан махбод мэлхий хилэнт заагсны орд бүтээлч хүнд татагддаг. Мэлхий хилэнт заагсны ордныхан бүгд мэдрэмтгий хүний сэтгэл зүг сайн ойлгодог. Энэ чадварынхаа тусламжтай бүсгүүчүүдийг өөртөө татдаг юм. Мөн бусдын эв зүг олохтой сайн болохоор хүмүүс тэдний хажуу тайван амгалан байж чаддаг. Тэдний үйл хөдлөл нь сэтгэл санааны байдалтай нэгт холбоотой болохоор аль болох жаргалтай, гэгээлэг байхыг эрмэлздэг. Иймээс тэд 30 үзэлтэй хар бараан хүмүүсийн хажууд байж төвчдөггүй. Харин эсэргээр эмзэг хэрнээ бүтээлч сэтгэлгээтэй нэгэнд дуртай. Загсны ордныхан нарийн мэдрэмжтэй эмэгтэйд ухаан алдтал татагддаг. Загсны ордны залуус мөрөөдөмтгий. Болцож байгаа эмэгтэйгээсээ ялгарч чаддаг. Өөр шигээ торгон мэдрэмжтэй хүнийг заяанаа ханаа болох гэж хайдаг. Ийм эрчүүдийн хувьд бие махбод оюун санаа зүрхээрээ холбогдох нь маш чухал. Тэд урлаг тайртай болохоор өөрийнх нь сонирхлыг хүндэлдэг. Эсвэл адилхан хөгжим кино үзэх дуртай нэгэнд л ухаан алдтлаа татагддаг. Хэрвээ та загсны ордны эрчүүдэд дурлсан бол эхний алхмаа төрүүлж хийхийг зөвлөе. Мэлхийн ордны эрэгтэй бусдаас илүү романтик. Жинхэнэ боловсон эрчүүд мэлхийн ордонд л төрсэн байдаг. Тэд үнэхээр сайхан сэтгэлтэйн дээр тун соёлтой болохоор хийж байсан бүхнээ орхиод хараагүй хүнийг зам гаргаж өгөхөөр гүйдэг хүмүүс юм. Мэлхийн ордны залуус эмзэг ичимхийн дээр гэр бүлтэй бүхнээ зориулдаг. Энэ ордны залуус хайртай хүнтэйгээ гэрлэж үр хөвгттэй болоод гэртээ халуун ам бүлээрээ оройн хоол идэхийг хүсдэг. Хайртай эмэгтэй нь түүний гэр бүл ээж аавтай нь ойр дотн харилцахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг юм. Хилэнцгийн ордныхан босс эмэгтэйг шүтдэг. Хилэнцгийн ордны залуус маш нууцдаг хэрнээ сэтэн хаях дуртай байдаг. Эмэгтэй хүн тэрний дотоод ертөнцийг нь олж хараасай гэж нууцхан хүсдэг. Тэд яг л сонгон шиг арилгуулах дуртай. Бие даасан олон зүйлийг амжуулж чаддаг. Юманд түүртдэггүй босс эмэгтэйг тэд шүтдэг. Ингийн нэгэн биш овсгойтой эмэгтэй хилэнцгийнхний сэтгэлийг эзэмддэг. Тэд бүх юмыг хяналтандаа байлгах дуртай. Гэхдээ хосуудын харилцаанд нэг нь хит илүү давмгаасан чанартай байх нь зарим эмэгтэйчүүдэд тухгүй байдаг. Хилэнцгийнхэн бусдын санаа бодлыг дагадаг салхи шиг эмэгтэйтэй удахгүй. Эсвэргээрээ өөрт нь хайртай гэдгээ баталж чаддаг шийдэмгий бүсгүүчүүдэд дуртай. Гал махбод арслан хонь нумын орд бусдаас ялгарах хэрэгтэй. 612 ордоос хамгийн эрс шийдэмгийн арслан хонь нумын ордныхан юм. Тэдний зүрх сэтгэлийг өөрийн болгох эмэгтэйчүүд бусдаас ялгарах хэрэгтэй болдог. Та хэр их сонирхолтой, хачирхалтай, тааварлагшгүй байх болно. Тэр чигнэгээрээ энэ ордны залуусыг өөртөө татах болно. Хоньны ордны залуус бүхнийг гартаа авах дуртай. Хоньны ордны эрэгтэй хайртай хүнээ замчилж бүхнийг гартаа авах дуртай. Хэтэрхий дээрэнгүй үзэлтэй нэгэн шиг сонсогдох авч тийм биш шүү. Зүгээр л хувь хүн нь ийм ажээ. Тэр бүхнийг ганцаараа бие даан хэрэх дуртай. Эмэгтэйгээ мөн адил тийм байхыг хүсдэг. Хоньны ордныхан эмэгтэй хүнийг өөрөөс нь санхүүгийн хамааралтай биш биеэ даасан байхыг шаарддаг. Заяаны ханаа олбол тэр хүнийхээ төлөө бүх муу заршлаа хайж чадна. Нумын ордны эрчүүд толгойг нь эргүүлж чадах нэгнийг хайдаг. Бусад ордыг бодвол нумын ордны залуус хүнд амархан дурладаг. Тэд харж явдаг гүнжийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд тэмцэх ёстой мэт өөрсдийгөө боддог. Их романтик эрчүүд юм. Гэхдээ тэд ганц биш нэлээд хэдэн хүний хойноос гүйдэг. Тэгэхээр та хэр олон бүсгүйгээс ялгарч чадах ёстой. Тухайлбал нэгэн хэвийн будаг шунх
Хувцснаас илүү ном уншиж, улс төр шашин шүтлэг ярьдаг хүн байвал номын ордныхны хувьд онцгой санагдана. Учир нь энэ эрчүүд өөрсдөө ухаалаг, ном сайн уншдаг хүмүүс юм шүү. Арслангийн ордны залуус өөртөө итгэлтэй нэгэнд дууралдаг. Арслангийн ордныхан яг л соронц мэт хүнийг өөртөө дутах чадвартай хүмүүс юм. Бусдыг өөртөө татах тэдний хүч үнэхээр янзтай. Ямар ч үед хүмүүсийн харц түүн дээр л төвлөрдөг. Тэгэхээр өөрийг нь хүндэлж дээдлэхийг хайртай хүнээсээ хүсдэг. Олны анхаарлын төвд байгаа сурчсан болохоор хүнээс сайхан үг сонсох дуртай байдаг. Тэгэхээр тэднийг харамгүй хайрлаж л байвал болдог гин. Байглаасаа удирдагч зан чанартай болохоор хайртай хүнд нь тусламж хэрэгтэй үед үргэлж хажууд нь байж чаддаг. Арслангийн ордны залуус олны анхаарал байгаа сурчсан болохоор баг зэрэг онгироо. Энэ нь байдгал зүйл. Өөрөө од болохоор өөр нэгний олны анхаарал татдаг хүнийг олж анзаарахтай чадварлаг. Яг л араатан ба гоо үзэсгэлэн үлгэр шиг хөөрхөн бүсгүйчүүдэд нүд алдан дууралдаг юм шүү.